Юу айцхан залуусаа өнөөдрийн мэндийг хүргэе дэлгөөнөө байна. Тэгэхээр дэлгөөнөө өнөөдөр нэг чухал миний чухал ярьдгүй юм гэж байна. Тэгэхээр өнөөдөр юу гэхээр санхүүгийн чинь амьдралд тухайн санхүүгийн чинь төлөвшил санхүүгийн чинь амьдралд зайлшгүй ач холбогдолтой нөлөөлөх 3 том шийдвэрийн талаар ярилцъя. Хүмүүс ярьдаг л да ямар нэгэн зүйлсийг заавал биднес хэн нэгнээс үлгэрлэн дуурайлж байдаг гэд. Тэгэхээр яг энэ ч гэсэн бас үний юм биднес магадгүй хүсээгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар түүнийг бусдаас ямар нэгэн зүйлийг үлгэрлэн дуурайлж түүнийг дагаж дуурайдаг байгаа. Түүнтэйгээ яг ижилнээр санхүүгийн чинь төлөвшилч гэсэн хэн нэгнээс одоо дамжиж ирсэн буюу хэн нэгнээс чи өөрөө хүлээж авсан, копидж авсан тийм ээ. Тийм зүйлсүүд их байдаг. Тэгэхээр хамгийн чухал зүйлсүүдийн нэг бол санхүүгийн чинь амьдралыг одоо санхүүгийн чинь төлөвчлийг хинээс ирсэн бэ гэдэг чинь маш их чухал. Тэгэхээр номер 1 тийм ээ. Номер 1 нь юу вэ гэхээр хинээс юу сурах гэж байна вэ? Хинээс сурж байна вэ? Тухайн санхүүгийн одоо төлөвшил, санхүүгийн баримтлал, санхүүгийн хэв маяг энийг хинээс сонгож байна вэ? Хэнийг даган дуурайж, хэнийг үлгэрлэж, хинээр заалгаж, тийм ээ? Хинээр менторлуулж байна вэ гэдэг чинь маш том чухал шийдвэр болж байдаг. Энэхүү шийдвэрээс шалтгаалаад цаашдын чинь санхүүгийн чинь нөхцөл байдал хэр байх вэ гэдэг чинь 100% биш маа гэхэд нэг тодорхой хэмжээнд маш их шалтгаална. Тэгэхээр тэрийг маш сайн бүгдээрээ бодох хэрэгтэй. Магадгүй аав ээж тийм ээ ихэнх хүмүүс биднээс бол мэдээж аав ээжээсээ ах дүү нараасаа мөн түнчлэн одоо найз нөхдөсөө гих мэтчлэн санхүүгийн энэ зүйлсүүдийг мэдээ санхүүгийн гэлтгүй босод зүйлсүүдийг ч гэсэн шингээж өөртөө ингэж авч байдаг. Тэгэхээр санхүүгийн буруу арга барилтай, буруу одоо арга барилтай, буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа хүмүүсээс холхон байх хэрэгтэй. Хэрвээ ийм хүмүүс чиний эргэн тойронд нөлөөлөлт чинь байгаа цагт чи өөрөө хүсээгүй ч гэсэн далд ухамсараараа өөртөө тэдгээр хүмүүсийн хүмүүсийг шингээж авч байдаг учраас өөрийнхөө хүрээллийг зөв сонгох, өөрийнхөө менторыг зөв сонгох, өөрийнхөө багшийг зөв сонгох гэдэг бол зөвхөн санхүүгийн ч гэлтгүй амьдралын чинь хувьд маш чухал шийдвэр болно шүү. Тэгэхээр энийг бүгдээрээ бас сайн бодох хэрэгтэй. Хинээс үлгэр дуурайлаад чиний одоо санхүүгийн зарчмыг сурж өөртөө дал болгож хөвшүүлж байна вэ гэдэг чинь чухал байдаг. За түүнээс гадна яг санхүүгийн амьдралд биднээс өдөр тутамдаа санхүүгийн шийдвэрүүдийг гаргаж байдаг, худалдан авалтын шийдвэр тийм ээ, маш олон зүйлсүүдийг гаргаж байдаг. Яагаад бидгээр эдгээр шийдвэрүүдийг гаргадаг вэ гэхээр тухайн зүйлийг хийхийг биднээс хүсэж байгаа гэсэн. Чи өнөөдөр кофе шоп ороод кофе уумаар өнөө. Чи хүссэн учраас тэрийг авдаг. Тэгэхээр санхүүгийн чинь хувьд маш чухал нэг шийдвэр бол яг үндсэндээ чи санхүүгийн одоо энэ хүрээнд юу хүсэж байна вэ? Яг үнэхээр юу хүсэж байна вэ гэдгийг маш сайн өөрөө тодорхойлох хэрэгтэй. Энэ хүсэл чинь өөрөө маш тодорхой байх хэрэгтэй. Чи ямар карьерийг хүсэж байна тийм ээ? Ямар байшинд амьдрмаар байна? Чи гоё том апартмент, дуплекс, тэ эсвэл хотоос зайдуу өөрийн хувийн орон сууц хаустай болохыг хүсэж байна уу? Хэдэн өрөө чи ямар машин унахыг хүсэж байна? Тийм ээ? Ямар маркийн, ямар өнгөтэй эдгээр зүйлсүүдийг бүгдийг яг өөртөө тодорхой болгож, хүслээ тодорхой болгох хэрэгтэй. Эс бөгөөс чиний санхүүгийн шийдвэр чинь тухайн өдөртөө л юу хүсэж байна, тухайн өдрийн чинь эмошн захирагдаад ингээ явцдаг учраас бүх санхүүгийн шийдвэрүүд чинь алдаатай гарах магадлал маш өндөр. Тэгэхээр чи өөрийнхөө юу хүсэж байгааг маш сайн тодорхой болгосноор санхүүгийн шийдвэрүүд чинь ч гэсэн зөв гарах ёстой. Энд бол эерэг дэмийг бол үзүүлнэ. Тийм учраас өөрийнхөө яг юу хүсэж байгааг сайн олж мэдэх хэрэгтэй. За тэгэхээр эндээс үргэлжлүүлээд дараагийнх маань маш чухал би дандаа маш чухал гэдэг үг хитрхи хэрэглэх юм аа. Мэдээж бүгдээрээ чухал, тийм ээ. За дараагийн зүйл бол юу вэ гэхээр
чи тухайн зүйлийг одоо хийхийн тулд яг юуг хийхийг хийж чадах вэ? За англиар нэг юм бол чи яг юуг sacrifice хийж, тийм ээ? Ямар зүйлийг одоо мөнгө олохын тулд хийх боломжтой вэ? Өөрөө чадах вэ, тий? Би жишээ нь бодъё л да. Би бол мөнгө олохын тулд худлаа ярьж чадахгүй. Энэ бол миний зарчим биш. Мөнгө олохын тулд ямар нэгэн хууль бус зүйл хийхгүй. Яг энтэй адилхан. Эсвэл зүгээр юу гэдэг мөнгө олохын тулд гэр бүлээсээ хол хаа нэгтээ очиж ажиллаж чадахгүй. Хүсэхгүй юм би зүгээр, тийм ээ. Тэгэхээр чи яг мөнгө олохын тулд юуг хийж чадах вэ гэдгийг сайн өөрөө шийдэж гаргах ёстой. Тэгснээр чи өөрийнхөө яг бас энэ шийдвэр чамд маш их нөлөөж санхүүгийн чинь цаашдын бүх шийдвэрүүдийг гаргаж явах ёстой. Тэгэхээр өөртөө зарчмыг заавал тогтоох хэрэгтэй. Би юуг мөнгөний төлөө юуг хүртэл хийх вэ? Эцсийн зэг чинь юу вэ? Тэ? Энэ хүртэл би одоо мөнгө олохын тулд ийм л зүйлсүүдийг хийж чадна. Энэ бол маш олон мэдээж өөртөө энэ дээр маш сайн ярилцаж энийг шийдэж гаргах ёстой, өөртөө зарчмыг тогтоох ёстой. Энэ бол этикийн бөгөөд маш олон зүйлийн том зүйлсүүдийг ярьж байгаа учраас энийг тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр эдгээр энэ гурван миний өнөөдрийн ярьсан энэ гурван шийдвэр бол санхүүгийн чинь одоо financial life тэгээ санхүүгийн амьдралыг чинь өөрчлөх, энийг чинь бүрэлдүүлэх маш том гурван чухал шийдвэр юм шүү. Тийм учраас энэ шийдвэрүүдийг гаргахдаа маш сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нухацтай сайн бодсноор бодож зөв шийдвэрийг гаргаарай гэж зөвлөх байна. Энэ бол маш чухал шүү гэдгийг дахин хэлье. Тэгээд та бүгдийн бодлоор бас өөр юу байж болох вэ? Ямар санхүүгийн шийдвэрүүд өдөр тутмын чинь болоод ер нь бүхэл бүтэн те whole financial life-ийг чинь ер нь яаж тодорхойлох вэ? Энэ талаар бүгдээрээ комментод бас бичиж үлдээгээрэй. Надлан манай Facebook одоо пэйжээр эсвэл YouTube-ээр шууд бичиж болно шүү бүгдээрээ. Тэгэхээр би бүх саналыг нь коммент санал бүгдийг чинь уншаад гой сонирхолтой юм байх юм бол дараагийн блог дээрээ бас авч бүгдээрээ тэрийг тухай ярилцаж шилцэж болно шүү. Тэгэхээр дараагийн гой видеонуудаас хоцрохгүй байхын тулд subscribe ийм видеонууд аягүй их орно. Тэгэхээр энэс илүүтэй өөр гой сонирхолтой видеонууд ч гэсэн маш их орно. Бүгдээрээ subscribe хийх юм бол миний энэ видеонуудаас хоцрохгүй шүү. Окей? За бай.